Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дээгүүр 1.2 км авто замыг хийж байнга ашиглалтанд хүлээж авч байна. За энэ зам бол 7 метрийн өргөнтэй яг стандарт зам болсон. За дээр нь энэ замыг хийхэд бас бид нэр 3-4 жилийн өмнөөс бол Чингэлтэй хайлаачтай холбосон одоо чулуун замыг хийж ашиглалтанд оруулсан. За мөн наашаага эргүүлээд хайлаачтаасаа Дэнжин мянгыг холбосон бас 1.3 км авто замыг хийсэн. За өнөөдөр Дэнжин мянгаас телевизийн эц рүүгээ ингээд бас 1.2 км замыг хийлээ. За энэ нь бол Улаанбаатар хотын иргэд Чингэлтэй дүүргийн иргэд одоо бас энэ баруунаас хойж рүү явхад заавал одоо төв зам руу орж төгжрөхгүйгээр тэр хороо дундуураа явах хөдөлгөөний эрчмийг сааруулах. За нөгөө талдаа энд оршин суугч иргэдийн бас хаятай тогттой байдал тоосчлт одоо бас ахуй амьдралд нь бас аваар орчингүй замын хөлгөөнд оролцоход нь одоо хүүхд багцуудыг сэргийлэх зорилгоор хийж байгаа нэг томоохон ажиллаа. За энэ замыг хийхэд бас манай иргэд хамтран оролцоо. Ялангуяа одоо энэ зам явж байгаа хашааны иргэд маань хашаагаан одоо татаж чөлөөлж явган замыг гаргаж өгсөн. За мөн одоо бусад холбогдох байгууллагууд маань хамтран ажиллаж энэ ажлыг амжилттай хийлээ богино хугацаанд. Тэгээ ер нь бол цаашдаа гэр хорооллын гол гудамжуудыг төвийн авто замтай ингэж холбоснороо одоо тооцлтыг бууруулах, замын авто замын хөдөлгөөнийг төгжрлийг бууруулах, эрчмийг одоо сайжруулахад томоохон алхам болно гэдээ бид үзэж байгаа. За шин замтай олсонд маш их талархаж байгаа дүүргийн удирдлага болон хороо иргэдийн нэгжийн удирдлагууд маш их баярлалаа гэж хэлээ. Хоёрдугаар яг энэ зам тавихад бас өөрийнхөө эзэмшлийн газраас нэг уртааш нэг 13 м, өргөөшөө 80 см татчихж бүтээн байгуулалтын ажилд хувь нэмэр оруулсан. Тэгээ одоо манай энэ үед одоо ингээд энэ зам тавьдсан. Одоо үнэхээр сайхан байна. Тэгээ одоо энэ зам тавина гэдэг чинь одоо бид бүгдийн сайн сайхны төлөө тэгээ энэ хөрөнгө оруулсан одоо энэ засаг захиргааны хүмүүстээ одоо баярлалаа гэж хэлмээр байна да. Тэгээ манай Чингэлтэй дүүрэг бол одоо их юм хийдэг. Ер нь энэ жил ингээд хийж байгаа ч юм биш. Ер нь бол зам тавьдаг, явган хийнэ, зам худаг олон зүйлийг бол хийсэн байгаа. Манай дээр чи өндөр газар худаг модог бол байхгүйсэн. Худаг тавьж өгсөн, худагтаа болсон, одоо замтаа болсон. Үнэхээр сайхан байна. Баярлж байна. Хийж өгсөн хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Энэгээр чи явхад урдны айгүйх тоош хороо ихтэй. Тэгээ ерөөсө хүүхд мөхтэй дагуулад явсан айгүйх эрсдэлээс одоо ингээ явган үний зам тавьчихар бүр гоё болно. Тэгээ цаашдаа одоо бүх гэрэлтүүл бүр их тодроод их юу байна. Иргэд бол маш их сэтгэл ханамжтай байгаа. Ялангуяа төвийн 1-р хэсгийн одоо иргэдийн нэрийн өмнөөс эсгээ ахлагчийн хувьд баяр хүргэж одоо би энийг хэлж байна. За баярлалаа. Энээс цааш өшөө өөр ажил манай Чингэлтэй дүүргийн хэмжээгээр одоо зохиогдох маш их олон төлөвлөгөөтэй ажлууд явж байгаа. Энийг нэг нь одоо ингээд маш их амжилттай хэрэгжлэе гэж бодож байна.